Hey guys, Semino. I'm Connor, I'm Zolzaya. and in today's video, Zolzaya is going to ask me about my first impressions of Mongolia. За өнөөдөр болохоор би Connor-с анх Монголд очиод ямар санагдсан бэ гэсэн анхны сэтгэлүүдийн тухай асуух гэж байна. За эхний асуулт Монголд анх очиод монгол хүмүүсийн тухай юу гэж бодсон бэ? Монгол хүмүүстэй уулзахад ямар санагдсан бэ? Ямар санагдсан бэ? Маш сайхан сэтгэлтэй, сэтгэлийн сүү, тосорхог баса. Тэгсэн шүү. Айгүй авьяастай хүмүүс. Миний бодлоор. За дараагийн асуулт болохоор Монголд очиод ямар хоол хамгийн их таалагдсан бэ? Хамгийн таалагдсан хоол. За мантомбоз. Мантомбоз. Хамгийн дуртай. За яага мантомбоз нэмэр их дуртай. Гой зөөлөн. Хом амттай. За хэрвээ топ 3 гэд хэлэх юм бол хамгийн гоё 3 хоол нь юу вэ? Мантомбоз, тэгээд цойвен. Тэгээд адонимах. Адонимах уу? Адонимах аяга гоё те. Гой амттай адонимах. За тэгээ идэж үзчихсэн хоолноос хамгийн одоо сонирхолтой сүүлчийн урд нь идэж үзэж байгаагүй тийм хоол байсан уу? Байсан. Стужен жохон сонин амттай байсан. Гэхдээ гоё. Би стужин амар дуртай. Тийм үү. Дуртай юу? Чиний хамгийн дуртай юу? Стужидэг амар удаж байна. Стужи аяга гоё амттай. Тэгээд чи бас надад хэлжсэн шүү дээ. Хоньны толгой идэхийг сонирхолтой байсан. Сонирхолтой байсан. Тухай яриач. За тэгээд миний хамгийн анхны хоньны толгой. За нэг сонин зүйл хуваалцъя. Тэгээд толгой ингээд юу юм бэ? Эрүүгийн заах, толгойн эрүүг заах. Эрүүг заах. Зөвхөн эрэгтэйчүүд хийх ёстой. Жирэмсэн эмэгтэй хийхгүй те. Тэгээд тэр айгүй сонирхолтой байсан гэж би бодсон. Хацрын мах. Хацар гэж яг хэлдэг юм хамгийн амттай мах. Хоньны толгой. Одоо хоёр талынх нь жавжны мах гэж хэлэх баг. Сонин байсан гэхдээ гайгүй. Гэхдээ дайжгүй тий гайгүй. За дараагийн асуулт Монгол дотроос одоо очиод ийм өөр хотуудаар аймаг сумуудаар очиж бас үзчихсэн. Тэгээд тэр дундаас чи хамгийн одоо гоё санагдсан, таалагдсан ч юм уу тий ер нь гоё гэж бодсон хот юм уу, аймаг сум байна уу? Байна. Би янз бүрийн газар очиж үзсэн. Тэгээд жишээвэл Сэлэнг, Улаанбаатар, Болгон, Эрдэнэт, Амар Баясгалан, Дархан. Тэгээд миний хамгийн дуртай Дархан. За яагаад Дархан миний хамгийн дуртай гэвэл миний хамгийн анхны очиж үзсний газар. Тэгээд ер нь нэг жил амьдэрсэн. Тэгээд маш олон хүмүүс найз болсон. Тэгээд Дархан миний юу миний зүрх яг Дархан байна. Зүрх чинь Дархан байна. Дархан хартай. Маш их хартай. Дархан маш их хартай тэгээд Дэндүү их хартай. Дархан бол одоо чиний хоёр дахь гэрчээ юм биш үү? За дараагийн асуулт болохоор Монгол баярууд дундаас хамгийн дуртай баяр чи юу вэ? За хамгийн дуртай цагаан цаар. Тэгээд цагаан цаар ёстой гоё. Тэгээд би Монголд байхдаа миний хамгийн анхны цагаан цаар шөнийн нэгний өглөө овон дээр очсон. Тэгээд амар гоё санагдсан. Тэгээд тэр байхдаа ёо үтсэн. Тэгээд нэг хүн надруусан чиний ёо химэр ибэлээ. Химэр сэрэг. Химэр сэргэсэн гинэ. Тэгээд айгүй гоё санагдсан.
За өөр гоё сонирхолтой хийсэн цагаан. За өөр гоё сонирхолтой цагаан сараар хийсэн зүйл чи юу вэ? цагаан сароо цагаан сараар маш олон хүмүүстэй уулзаад тэгээд амар гоё бэлэг авсан бас эрэг ууж үзсэн. Тэгээд гоё санагдсан. Бас их бууз ийдсэн. Тэр үед цагаан сарын баяр айгуу гоё те. тэг гоё байсан. Миний хувьд бас цагаан сарын баяр хамгийн дуртай баяр маань. За дараагийн асуулт монголоор хэлэх дуртай үг чинь юу вэ? За хамгийн дуртай юу сайхан дур сайхан. Миний хамгийн дуртай. Дуртай. Бас шамарчин. Шамарчина чи шамарчино бас инэттэй үг. За дараагийн асуулт хамгийн дуртай дуу чи юу? Монголд уу? Хамгийн дуртай би болтах дуунууд дуртай. Тэгээд жишээвэл би чам тастэй гэж хэлгүй гэж гоё гэж бодчих. Ер нь болдын айгуу гоё тийм хуучны дуунууд. Төний хуучны дуунууд айгуу гоё те. Би тэрийг сонсдог. Тэгээ Conor маань Монгол доод сонсох айгуу дуртай. Тэгээ зөндөө Монгол дуунуудтай. Та бас Spotify байгаа бол Conor-ийн Монгол дууны плейлистийг follow хийж сонсоорой. Сонсоорой. Битэрийн доор description дээрээ tag хийж те. За дараагийн асуулт одоо ингээ гадаад явхаараа эсвэл өөрөөсөө очихоор ингээ гоё сувенир тийм бэлэг дурсгалын юмнууд авчрах юм хүмүүс дуртай байдаг шүү дээ. Тэгээ чи айгүй олон бас бэлэг дурсгалын сувенирийн юмнууд Монголоос авчирсан. Тэгээ тэр дундаас чинь чамд хамгийн таалагддаг хамгийн гоё авчирсан тийм сувенир байгаа юу? Тэр чи юу вэ? Бага. Тэгээ хамгийн дуртай авчирсан юм бол энэ шагаа. Тэгээ нэмэр гоё үлсихээ. Үлзийхээтэй мисхий уутан дотор байгаа юм дээ. Тэгээд би шагаа тоглох дуртай. Монгол байхдаа би дандаа хүмүүстэй шагаа тоглосон. Тэгээд энэ тал тимээ. За энэ тал яма. Энэ тал хэн. Тэгээд энэ тал мөр. Яа. За өөр асуулт уу. За дараагийн асуулт монгол хэлийг сурахад ер нь хэр хэцүү байсан бэ? Өстой хэцүү. Амар хэцүү байсан. Тэгээд хэвээрээ хэцүү. Одоо хүртэл сураа явж байгаа тий. Тэгээд Монгол байхдаа гайгүй. Яагаад гэвэл өдөр болгон монголчуудтай ирдэг. Ихтэй одоо Америкт тэгээд Америкчууд монгол хэл ирдэггүй. Монгол хэл миний бодлоор буу хэл гэхдээ жоохон хэцүү сурах. Гэхдээ сурах хэцүү. Одоо хүртэл айгуу сайн сураа явж байгаа тий. Тийм чи саяхан нөө шинэ ном авсан нэг тэр номноос уншиж байгаа тий. Тэгээ номноос уншиж байгаа. Тэгээ бид хоёр ерөнхийдөө бол монголоор айгуу ярьдаг. Тийм тэгээ бас англиараа ч гэсэн ярьдаг. Ер нь бол яг холиол ярьдаг байгаа. Тийм гэхдээ манай Conor-ийн монгол хэл айгуу мундаг. Тийм үргэлж надаас дандаа ингээл энэ юу гэсэн үг вэ? Энэ ямар утгатай вэ гэж надаас дандаа шинэ үгнүүд асуудаг. Эсвэл би ингээл санахаараа ингээл хэлж өгдөг ч юм уу тий. Тийм тэгээд айгуу монгол хэлээр бол айгуу бас мундаг сайн ярьж байгаа. Баярлаа. За хамгийн сүүлийн асуудал болохоор одоо Монгол ёс заншлуудаас хамгийн сонирхолтой санагдсан тийм ёс заншил байна. So when I entered a GARE, when I went to a GARE for the first time, I was taught not to travel in between the two pillars in the GARE. I was just taught that was very bad, very rude. So when I went into a GARE for the first time, I was really conscious about not going through the middle two pillars and going around it clockwise. Тэр болохоор айлын багны голоор бити гараараа гэдэг тийм даншилууд ихтэй. Тийм нэг тэрийг анх сураад айгүй сонирхолтой санагдчихсэн гинэ. Тэгээ тийм тэр бас айгүй чухал болдгоо гэж ярьдаг те. Тэр нь жоохон хүндлэлгүй айлын тэр голын багныхын голоор гарч болохгүй шүү гэж санагддаг те.
За сайн байна. Юу сайн мэдчихэж штэ. Okay, guys, thank you so much for watching. If you have any questions, please let us know in the comments. За энэ удаагийн бичлэгийг маань үзсэн маш их баярлалаа. Тэгээд Conor-оос бас өөр Монголын тухай асуултууд байх юм бол та бүхэн маань комментэнд бичээд үлдээгээрэй. Thanks again for watching, and we'll see you guys in the next video. За дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Баяртай. Tarotsi.